Та илүү уран суугийг хүлээн авч сонсож байна. За хоолой маань баг зэрэг өвдсөн байгаа учраас та бүхнийг бас ойлгож хүлээж авч сонсох болов уу гэж бодож байна. Өнөөдрийнх нь дугаараар 1970-ад оны үед хүн төрлөختөнд одоо ил болгоход хориотой байсан мэдлэг тэр онолыг нээсэн физик зохион бүтээгч хүний талаар ярих болно. За уг хүний амийг бол Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газраас зохион байгуулалттай хүнөөсөн гэж үзээд байгаа. За энэ эрдэмтний маань мэдээлэл дан ялангуяа сүүлийн үед одоо YouTube-д орчин маш ихээр төрж орж ирсэн байгаа. За ингээ 1970-ад оны үед тийм ээ уг эрдэмтэн байна ямар хориотой нууц мэдлэгийг олон нийт ард түмэнд хүргэх гэжсэн болоо түүний амийг авч одсон болоо. За ингээд хэрэгэ хүлээн авна. Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газраас Эцак Бентовын нээсэн нууцуудыг бусдад мэдгэхийг хүсээгүй юм. Хизээ нэгэн цагт таны ар нурууны судлаар захилгаан гүйдэл мэт нэгэн төрлийн тааламжтай энергийг урсаж буйг та мэдэрч байсан уу? Тийм бол энэ мэдрэмж нь хүмүүрт мэдрэгддэг юм байна. Эцак Бентов 1923 оны 8 сарын 9-нд Словакт төрсөн. Нэгэн цагт энэ талаар бүгд үгүйсгдэг байсан ч Эцак Бентов гэх инженер, зохион бүтээгч, ухамсар судлаач хүн кундалини энергийн талаарх нээлттэй хийсэн юм. Гэвч Эцак Бентов гэж хэн болохыг дэлхийд дахна одоо ч бараг мэддэггүй байна. Тэрээр хүйтэн дайны үед Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын анхаарлыг татсан бөгөөд зарим хүмүүс түүнийг хитрхи их зүйлийг цагаасаа төрүүлж мэдэж байсан гэж үзсэн. Өнөөдөр бид голографийн тухай гайхалтай онолуудаас эхлээд кундалини энергийн талаарх нээлтүүдийг ярина. Цаашлаад хүн оюун ухаанаа ашиглан цаг хугацаанд нөлөөлөх боломж байдаг талаар ярина. 1979 оны 5 сарын 25-ны өдөр American Airlines-ийн 191-р нислэг Чикагогоос Лос Анжелес руу нисэх ёстой байв. Зорчигчдын дунд Эцак Бентов явсан бөгөөд тэрээр Лос Анжелес руу хүний ухамсарын хамгийн гүн гүнзгий ойлголтуудын талаар ихтгэл тавихаар явж байсан тэр байв. 191-р нислэгийн онгоц агаарт хүрээд 31 секундын дараа осолдож сүйрсэн байна. Өнөө хүртэл зарим хүмүүс Эцак Бентовын гинтийн үхэл нь зүгээр л золгүй осол байсан уу? Эсвэл нууц шалтгаан байсан уу гэж гайхдаг. Тэр дэлхийд даяар сонсоход бэлэн биш байсан. Гайхалтай нээлтүүдийг илчлэхийн даваан дээр байсан уу? Эсвэл хатуу хувь тавилан түүний амийг авч удсан юм болов? Бентовын шинэлэг ажил тэр цагаас хойш олон 10 жилийн турш гайхаж төрүүлж хүмүүсийн сэтгэлгээг нээсээр ирсэн юм. Тэрээр Эйнштейн эсвэл Тесла шиг алдартай биш түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр тэднээс дутуугүй сонирхолтой юм. Тэрээр үл мэдэгдэх зүйл рүү эргэлзэлгүйгээр шумбан орох онцгой чадвартай нэгэн байсан. Ялангуяа шинжлэх ухаан ба сүнслэг ертөнцийн хоорондох тодорхойгүй хил хязгаарыг судлахад сэтгэл зүрхээ зориулсан хүн юм. Бентов ангаахын боловсролд эзэмшээгүйч сониуч зандаа үнэхээр хөтлөгдөжээ. Удирдлагатай зүрхний катетрийг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгсэн хүн энэхүү шин бүтээл нь тухайн цаг үедээ дангаараа эмнэлгийн процедурын тодорхой салбарт хувьсгал хийж ингэснээр Бентов амжилттай бизнес эрхлэгч төдийгүй сүнслэг, нууцлаг ертөнцийн судлаач болсон юм. Тэрээр ухамсар бидний мэдэрдэг хүлээж авдаг, ойлгодог бүх зүйл нь дээд хэмжээсүүдэд хүрэх түлхүүр гэж итгэдэг байсан. Тэр бусад нэрт эрдэмтдийн адилаар өөрийн онолууд дээрээ туршилт хийж, хэмжилт авч ололтоо баталгаажуулсан байна. 1970-аас 1980-ад он хүйтэн дайны хурц үеэр Америкийн нэгдсэн улс болон зөвлөлтийн нууц засгийн газрын төслүүд хүн төрлөختний сэтгцийн чадварыг нээхээр өрсөлдөж байсан тухай цуу яриа тархсан бөгөөд тэр үед хиймэл оюун ухаан буюу AI чимээг үхэн сонирхол татаж эхэлсэн юм. Хүний ухамсар нь хэрхэн физик болон метафизик ертөнцийн хооронд гүүр болж чадах вэ гэсэн сэдвээр Бентовын судалгаа нь түүнийг Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын анхаарлын төвд оруулсан байдаг. Тухайн үедээ Бентов үнэхээр засгийн газрын нууц туршилтуудад оролцож байсан уу? Албан ёсны баримтууд үргэлж тодорхой бус байдаг ч түүний санаанууд цоошин байсан тул тагнуулын байгууллага үүнд ихээхэн анхаарал хандуулсан юм. Засгийн газар таны онолуудад анхаарал хандуулж эхэлвэл та ямар нэгэн онцгой, гүн гүнзгий эсвэл олон нийтэд ил болгох хориотой зүйлийг олж нээсэн байна гэсэн үг юм. Түүний үзэж буугаар 3D ертөнцийн үүсэл нь жичирхийлэл болон долгионд үндэслэлсэн бөгөөд бидний хатуу биет гэж үздэг зүйлс ч мөн адил гин. Дуу аваа бол бүтээх хүчтэй.
Бентовийн хувьд дуу авиа нь зүгээр нэг энгийн долгион биш гэж үздэг байв. Эртний олон шашны сургаалд орчлон ертөнц нь авиа, үг, аялгаугаар эхлэн бүтээгдсэн гэх ойлголт бий. Бентов эртний энэ ойлголтыг шууд утгаараа үнэн байж магадгүй гэж үзсэн. Тэрээр бидний ярих, дуулах үед бий болдог жичирхийлэл нь бодит байдлыг бүтцжүүлдэг гэж харж байв. Хэрв та олон тооны хайрах чулууг цөөрмийн ус руу унгавал усны мандал дээр олон тойрог долгионууд үүснэ. Эдгээр долгион давхцаж, огтлолцож байгаа газар сонирхолтой хэлбэр бий болдог. Бентов үүнийг сансар огторгуй дах бүх зүйл хэрхэн харилцан үйлчилдгийг зүйрлэл болгон ашигласан. Хүний бодол санаа эсвэл сэтгэл хөдлөлөөс үүссэн жижирхийлэл нь хоорондоо уялдан давхцснаар бидний оршин буй ертөнцийг бүрдүүлдэг нарийн нэхмэл бүтэц дүр төрхийг бий болгодог байна. Бидний нүд бодит хэмээн хардаг дэлхий дээрх амьдрал нь үнэндээ эдгээр жижирхийллийн нийлмэл давтамжийн үр дүн юм. Атомыг нягтлан хэдэн 100 дахин томруулан харвал бүтцийнх нь дийлэнх нь хоосон орон зай гэдгийг олж мэдэх болно. Электронууд цөмийг тойрон эргэлддэгч цөмд нь хатуу бодис шиг жижиг бөмбөлөг огт байдаггүй зөвхөн энергийн орнууд л оршдог байна. Тэгвэл яагаад бидний гар ширээг нэвтэлж чаддаггүй вэ? Учир нь бидний бие дэх атомын энергийн орнууд нь ширээний атомын энергийн орнуудтай түлхэлцдэг гин. Энэ бүх зүйл цэвэр энерги юм гэжээ. Магадгүй Бентов үүнд эргэлдсэн баг. Түүний үзлээр бол бидний мэдэх хатуу бит буюу бодит байдал гэдэг нь үнэндээ чичирхийлж буй энергийн орнуудын төгс зохион байгуулалттай хуурмаг үзэгдэл юм. Бентовын дэвшүүлсэн хамгийн зоримог онолуудын нэг нь хүний тархи болон орчлон ертөнц хоорондоо голограмм байдлаар харилцан үйлчлэлцдэг гэсэн санаа байв. Үүнийг ойлгохын тулд голограммын үндсэн зарчмыг авч үзье. Стандарт голограмм нь лазерын тусламжтайгаар 3 хэмжээс дүрс үүсгдэг. За одоо цаг үед бол дэлхийн алдартай одуудын концерт тоглолтыг хүртэл энэ голограмм лазерын тусламжтайгаар их ашиглаж хийдэг болсон. Хэрв голограмм хавтанг дундуур нь хуваавал тус бүр нь бүх дүрслэлийн мэдээллийг хадгалсан байх бөгөөд зөвхөн дүрслэлийн наривчлал нь тодорхой хэмжээгээр буурсан байдаг. Бентовын үзлээр бол орчлон ертөнц яг ийм бүтцтэй. Бүхэл бүтэн сансар огторгуйг өөртөө агуулж буй альваа жижиг хэсэг нь их үүслийнхээ мэдээллийг өөртөө агуулсан байдаг гэнэ. Энэ нь бидний дотор орчлон ертөнцийн мэдээллийн хэсэг агуулгадж байдаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бидний оюун ухаан хоорондоо энергийн сүлжээгээр холбоотой байдаг. Хэрв хүн төрлөختөн энэ агуу голограммын нэг хэсэг юм бол бидний ухамсар хоорондоо харилцдаг эсвэл давхцаж болдог гэж бодоход тийм ч хэтрүүлэгтэй биш. Телепат, зүн совин, эмпат зэрэг үзэгдлүүд нь орчлонгийн мэдээллийн сангийн агшин зургийн тусгал байж мэднэ. Бентов долгион хэрхэн үүсдгийг тайлбарлахдаа усанд 3 чулуу зэрэг шидэх дүрслэлийг байнга ашигладаг байсан. Чулууг шидэхэд усны мандал дээр үүссэн долгион хоорондоо давхцаж огтлолцсноор долгионы давхцлын хэм гэх зүйл үүсдэг. Чулууг хүмүүсээр орлуулах юм бол хүний бодол, сэтгэл хөдлөл бүр нь долгион хэлбэрээр тархаж, бусдад үйл мэдэгдэн байдлаар нөлөөлдгийг төсөөлөхөд амархан. Энэ нь яг л сайн хөгөлсөн хөгжмийн зэмсгүүд бие биенийхээ утсанд огт хүрэлгүйгээр хамтдаа резонанс үүсгэж, нэгэн цогц хэмнэлд нийцэн сайхан аялгау үүсгдэгтэй төстэй юм. Хэрвээ та йог, бясалгал, сүнслэг хөгжлийн талаар өмнө нь сонирхож байсан бол кундалини гэх нэр томьёог сонсож байсан байх. Үүнийг ихэвчлэн хүний нурууны төгсгөлийн доод хэсэгт итгэхгүй байдаг сүнслэг энерги гэж тайлбарладаг. Харин Бентовын хувьд кундалиниг зөвхөн нууцлаг, бясалгалын ойлголтоор хязгаарлаагүй. Бодит физик болон сэтгэл зүйн үзэгдэл гэж үзэж байв. Энэ энерги нь бидний бие махбод оюун ухааны төлөв байдалд нөлөөлөхөөс гадна дэлхийн эрчим хүчний хэмнэлтэд уялдан өөрчлөгдөж байдаг гэж тэр үзжээ. Тэрээр хэлэхдээ хүний бие махбод 7 герцийн давтамжтай хэлбэлцдэг гэж үзсэн бөгөөд энэ нь санамсаргүй зүйл биш. Харин дэлхийн байгалийн давтамж гэж нэрлэгддэг Шуманын резонанс нь ойролцоогоор 783 герцийн давтамжтай хэлбэлцдэг. Хүний биеийн зүрх,
тархи болон бусад биологийн тогтолцоонууд шумааны резонансын 783 герцийн давтамжтай нэгэн хэмнэлд орох үед хүн гүн зохирол тэнцвэрийн төлөвт ордог байна. Энэ нь өндөр түвшний ухамсарт хүрэх хаалгыг нээж дотоод хөгжлийн замыг цэвэрлэж өгдөг байж болзошгүй. Кундалини энерги нурууны судлаар дамжин дээш өксөх үед сэтгэл хөдлөлийн болон энергийн төгжрлүүдийг цэвэрлэдэг байна. Бие махбод хийл хөгжмийн зэвсэг гэж төсөөлцгөө хөгжмийг зохих ёсоор нь хөглөөгүй байж магадгүй. Хэрвээ энерги чөлөөтэй урсаж байвал та уран гоё аялгау тоглож чадна шүү дээ. Харин таны сэтгэл санаа, айдас, түгшүүр эсвэл сэтгэл зүйн ямар нэгэн хямралтай байвал энэ нь хөг ороогүй хийл хөгжмөнтэй адил шуугантай, зохицолгүй, тааламжгүй аяыг л гаргах болно. Хамгийн сонирхолтой нь хүний тархи хоорондоо резонанс утсаар холбогдсон байдаг гин. Судлаачид үүнийг судлахын тулд баллистик радиограф зэрэг тусгай нарийн төхөөрөмж ашиглан хүний гүн бясалгалд орсон үеийн нарийн чичирхийллийг хэмждэг байсан. Түүний анзаарснаар гүн бясалгалд орсон хүний амьсгал бараг зогсонго байдалд орж зүрхний цохилт нь зөөлөн синусын долгион хэлбэртэй болдог байна. Харин оргил агшинд хүний баруун болон зүүн тархи хоорондоо синхрончлогдож нэгэн зэрэг ажиллаж эхэлдэг гин. Энэ синхрон байдал нь энгийн ухамсарын түвшнөөс давж гарах түлхүүр байж болох юм. Энэ нь яг л сансрын цахилгаан шатанд сууж буй мэт мэдрэмж. Бүх зүйл нэгэн зохиролд орох тэр мөчөд захилгаан шатны хаалга танд нээгдэж та өмнө нь оршин байдгийг ч мэддэггүй байсан дээд давхаргууд руу гарах боломжтой юм а. Бентом нэгэн сайхан санаа дэвшүүлсэн нь гүн бясалгал эсвэл үүнтэй төстэй төлөвт орох үед бид шугамн цаг хугацаанаас гарч чаддаг гэсэн байна. Түүний үзлээр бодит байдал секундэд хит хитэн удаа оршиж дараа нь алга болдог. Яг л сансрын гэлба гэрэл мэт тогтмол анивчиж байдаг гэжээ. Ердийн үед бид зөвхөн одоо цагт л оршиж байдаг. Тиймээс одоо цаг болон өнгөрч буй хорон бүрийн дунд орших өөр хэмжээсүүдтэй холбогдох боломжийг бараг л анзаардаггүй. Цаг хугацааны талаар хоёр ойлголт байна. За нэгт объектив цаг хугацаа. Энэ бол дэлхий дээр үйлчилдэг цагийн хэмжүүр бөгөөд хэн бүхэнд ижил хэмжигддэг. 2. Субъектив цаг хугацаа. Энэ бол таны хувийн мэдрэмжээр цаг хугацаа хэрхэн өнгөрч буй явдал юм. Жишээ нь уйдсан үед цаг хугацаа удаан өнгөрч байгаа мэт санагддаг бол баяр хөөртэй үед цаг хугацаа маш хурдан өнгөрдөг шүү дээ. Үүнийг субъектив цаг хугацаа гэж ойлгож болно. Бентовын дэвшүүлсэн санаанд секундын хорон бүр 1, 2, 3 гих мэтчлэн ар араасаа улиран оддог. Тэгвэл бид секунд өнгөрч 2 дахь секунд эхлэхийн хооронд байх маш богинохон агшныг огт анзаардаггүй. Секунд бүрийн хооронд орших маш богино үл мэдэгдэн мөчүүд нь биднийг өөр ухамсарын төвшин, өөр ертөнцтэй холбож чадна гэж тэр үзжээ. Жишээлбэл таны бие хүчтэй өвдөлтийг мэдэрч байхад 1 минут 1 цаг шиг л удаан санагдах үе бий. Харин баярлан догдолж аз жаргалтай байхад 1 цаг нүд ирмхийн зуур өнгөрөх мэт санагддаг. Бентовын үзлээр бид ухамсараараа субъектив цаг хугацааг тэлж чадна. Өөрөөр хэлбэл 1 секундыг 2 бүр түүнээс ч удаанаар мэдрэх боломжтой гэсэн үг юм. Нэг үгээр бид цаг хугацааг удаашруулж чаддаг юм байна. Үүнийг батлахын тулд Бентов хачирхалтай нэгэн цагны туршилтыг тайлбарлаж байсан. Энэ туршилтыг хийхдээ анхаарлаа ухамсартайгаар гадаад орчноос тасалж цаг хугацааг хэрхэн өөрөөр мэдэрч болдгийг харуулдаг байна. Та секундын зүйтэй цагны өмнө сууж, тайвширч, биеэ суллаад, хүсэл мөрөөдөл эсвэл толгойд бодогдож буй бодолтоо анхаарлаа төвлөрүүлнэ. Цаг таны зүүн гар талд байрлах бөгөөд та цаг руу яг ширтэлгүйгээр нүдний булангаар гэхдээ өөртөө хялбар хүчлэхгүй төлөвт цагийг ажиглана гэсэн үг. Зарим хүмүүсийн хэлснээр хоромхон зур цагны секундын зөв хөдөлгөөнгүй болсон мэт харагдсан гэнэ. Яг тэр мөчөд таны оюун ухаан цаг хугацааны урсгалаас хэсэг хугацаанд гардгүй. Эсвэл зүгээр л таны тарих цагийн зүүнний хөдөлгөөнийг шүүж анхаарахаа болж байна уу? Энэ бол Бентовын дэвшүүлсэн сэтгэл зүй цаг хугацааны мэдрэмжийг судлах энгийн боловч гүн гүнзгий туршилтын нэг байсан.
Бентовын үзэж байгаагаар хэрвээ та өөрийнхөө хандлагыг огцом өөрчилж, субъектив цаг хугацааг объектив цаг хугацаанаас тис өөр өнцгөр мэдэрч эхэлвэл энгийн орон зай цаг хугацааны хязгаарыг даван гарч чадах юм байна. Үүнийг давж цаана нь гарснараа самади гэж нэрлэгддэг нууцлаг гүн бясалгалын төлөв байдалд дөхөж очдог гинэ. Энэ үед хүн хязгааргүй уудам оршихуй мэт мэдрэмжийг мэдэрч өгүүлшгүй эрх чөлөөтэй яг л бүх орчлон ертөнцийн дотор амьдарч байгаа мэт мэдрэмж төрдөг байна. Энэ бол ухамсарын туйлын тэлэлт. Тэр агшинд цаг хугацаа уян хатан болж та өөрийгөө урд нь төсөөлж байснаас хавьгүй их өргөн хүрээтэй оршихуй болохыг ухаардаг цэг юм. Бентов орчлон ертөнцийг өндөг мэт дүрсэлдэг байсан. За энэ өндөг нь цаг хугацааны мөчлөгөөр агшилт ба тэлэлт дунд үхэж дахин бүрэлддэг гин. Төсөөлөд үзье. Бүх биет оршихуй ба энерги нэгэн цэгт асар нэгт авсаархан өндөг шиг шахагдаж дараа нь дахин тэлэн дэлбэрч ертөнц болж хувирдаг. Тэгээд агуу тесрэлтийн хүчээр тэр өндөг хагарч тодорхой чиглэлд тэлж эхэлдэг байна. Энэ явцад галактикууд, одон гаригууд нь доонод хэлбэртэй бүрэлдэн бий болдог. Үүнийг яг л орчлон ертөнцийн зүрхний цохилт гэж төсөөлж болох юм. Хар нүхнүүд бүхнийг өөртөө сорж авч энергийг цэвэрлдэг хязгааргүй зохилж байдаг нэгэн сансрын зүрх юм. Бентовын үзэж байгаагаар хар нүхнүүд нь материйг сорж татдаг бол үүний эсрэг цагаан нүхнүүд нь материйг өөр нэгэн биет ертөнц рүү цацсан гаргадаг аж. Магадгүй манай орчлон ертөнц өөрөө нэгэн цагаан нүхнээс үүссэн ч байж болох юм. Өнгөршин сансрын мөчлөгт хар нүхэнд шингэж үгүй болсон ямар нэгэн зүйлсээс гарах хаалгач байсан байж болох юм. Бентовын хувьд энэ үйл явц хизээч төгсдөггүй үргэлжлэн давтагддаг сансар огторгуун гайхамшигт процесс юм гэжээ. Эцэст нь орчлон ертөнц дахин агшиж эхлэх үед бүх зүйл эхлэл рүүгээ буцан ирж дараа нь шинэ мөчлөгөө эхлүүлдэг байна. Мөчлөг бүрт ухамсар баг багаар хөгжиж өөрийгөө илүү гүнзгий танин мэдж илүү дээд төвөгтэй төвшөнд хүрч хөгждөг байна. Бид бол энэ сансрын эргүүлэг дунд аялагчид орчлонгийн бүтээлийн бүх хэсэгтэй гүн холбоотой орших бяцхан оюун ухаанд амьд оршинлууд юм а. Тэгвэл яагаад тагнуулын байгууллагууд тэр тусмаа хүйтэн дайны үед долгион, голограмм, нууцлаг сансрын өндгөнд анхаарал хандуулах болов? Товчхон хариулт. Далдыг харах ба ухамсараар бусдад нөлөөлж цаашлаад хүнийг удирдан хянах. Энэ хоёр онол нь тагнуулын төв газрын гол анхаарлын төвд байсан. Хэрвээ хүний оюун ухаан сансар огторгуун энергитэй голограмм хэлбэрээр холбогддгийн бол орон зайн хязгаар үйлчлэхгүй гэсэн үг үү? Тиймээс Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газар тусгайлан бэлтгэгдсэн хүмүүсээр алс хол байх дайсныхаа нууц мэдээллийг илрүүлэх гэж хэдэн мянган километрийн цаана байх зүйлийг олж харахын тулд хүнийг далдыг харах онцгой чадвартай болгоход маш их хөрөнгө зарцуулсан байдаг. Жишээ нь дайны жилүүдэд Америкийн нэгдсэн улс зүүн бэлэгтэй хүмүүсийн тусламжтайгаар дайсныхаа цэргийн нууц байрлалыг илрүүлэхээр оролдож байсан гэдэг. Бентовын ертөнцийг үзэх үзэл нь орчлон ертөнц үндсэн төвшөндөө бүх зүйл нэгэн бүхэлдгээр холбоотой байдаг гэж үздэг учраас энгийн оюуны төвшөнд мэдэх боломжгүй орон зай цаг хугацаанаас давсан үзэгдлийг харах мэдрэх боломжтой гэж үзсэн. Хэрвээ ухамсар гэдэг нь хоорондоо сүлжилтсэн энергийн талбаруудын торлог бүтэц юм бол тодорхой долгионы давтамж эсвэл бодлын хэмнэлийг ашиглан дайсныхаа сэтгэл зүйд нөлөөлөх, бодлыг нь өөрчлөх боломжтой юу? Энэ санаа нь цаашлаад сэтгэл зүйн дайн буюу psychological warfare олон нийтийг удирдах сэтгэл зүйн нөлөөлөл буюу mass manipulation зэрэг таагүй бүр төгшүүр төрүүлмээр хар шид рүү хөтэлдэг. Хамгийн наад зах нь хар шид гэх үгийг сонсоход л танд таагүй мэдрэмж төрүүлж байгаа биз? Эрэг талаас нь харвал Бентовын судалгаанууд нь хувь хүний өсөлт дотоод хөгжилтэй гүн холбоотой байсан. Түүний нээлтүүд зөвхөн хүмүүсийг сэтгэл зүйн тагнуулж болгох тухай байгаагүй юм. Харин ч эсэргээрээ хүн төрлөختний сайн сайхны төлөө ухамсарын төвшинг өргөж бид хэн бэ? Бие биетэйгээ хэрхэн холбогддог вэ гэсэн гүн гүнзгий үнэнтэй ухамсарын хэмнэлээ тааруулж сурахад чиглэсэн байсан юм.
Энэ бол хүний дотоод эрхчлөө ба ухамсарын сэргэлт рүү чиглэсэн ажил байлаа. Олон эрдэмтэд шилдэг хувьсгалж санаануудаа төвөгтэй онол, нарийн томьёоллын ард нууж орхидог. Харин Бентов эсэргээрээ онлуудаа зургаар дүрсэлж тайлбарлах дуртай байв. Тэрээр өөрийн санааг тайлбарлахдаа хөгжилтэй, энгийн шог зургууд зурдаг байсан. Эдгээр тоглоом шиг хөгжилтэй зураглалууд нь томоос том философи, шинжлэх ухааны ойлголтуудыг хүмүүст ойлгомжтой, хүртээмжтэй мэдрүүлдэг байжээ. Бентовын онцлог нь оюун ухааны солиор улмаар нарийн гүн гүнзгий ойлголтуудыг бараг л хүүхдийн зурган ном шиг энгийн ойлгомжтой байдлаар илэрхийлж чаддагт оршиж байв. Бентов сансрын мөчлөг, тархины долгион зэрэг өндөр түвшний сэдвүүдийн тухай ярьдаг байсан ч хизээж хүний сэтгэлийн гүн утгыг орхигдуулаагүй. Түүний бүх шинжлэх ухааны ард нэгдмэл байдал, нэгэн бүхэл оршихуй гэсэн санаа үргэлж байсаар ирсэн. Бид бүгд агуу сансрын сүлжээнд хоорондоо холбогдсон утаснууд юм. Бентов энэ ертөнцөөс явсан ч түүний онолууд өнөөдөрч амьдрал гэдэг бидний боддгоос хамаагүй уян хатан юм гэж итгэхэд бэлэн хэн бүхний оюун санаанд амьдрсаар байгаа юм а. Дотроо нуугдсан далд ертөнцтэй холбогдох хамгийн энгийн арга бол тогтмол бясалгал хийх юм. Намгүм амар тайван байгаа төлөвт хүн амьсгалаа удаашруулж сэтгэл тогтвон болох үед л та өдөр тутмын амьдралын чимээ шуугааны цаадах гүн гүнзгий хэмнэл дотоод хэлбэлцлийг мэдрэх боломжтой юм. Харааны дүрслэлээр туршилт хийж үзцгээе. За Бентовын цагийн зүй зогсоох туршилтыг хийхин тулд заавал үнэтэй лабораторийн тоног төхөөрөмж танд хэрэггүй. Зүгээр л энгийн секундын зүйтэй цаг байхад л хангалттай. Бас төсөөлөн бодох чадвартай байх хэрэгтэй. Та бүрэн тайвширч, бодолдоо намуухан далайн эрэг, ногоон зүлэгтэй хөндий, эсвэл танд баяр баясгал төрүүлдэг зүйлийг төсөөлөн бодоорой. Дараа нь алгуурхан цагийн мэдрэмжээ ажиглаарай. Та гайхан байдлаар цагийн секундын зүй гулгамтгай эсвэл суналттай мэт мэдрэгдэхийг анзаарч магадгүй. Энэ бүх туршилтыг хийхдээ хит чухал, хүчилсэн, үр дүн эрэлхийлсэн байдалтай байх хэрэггүй. Зүгээр л хөнгөн байдлаар тоглож, наадаж буй мэт сэтгэлийн төлөвт хийгээрэй. Учир нь хүний энерги тааваараа байх үед төвдөө оршдог бай. Дараагийн нэгэн сонирхолтой арга. Хүмүүсийн долгионы хэлбэлзэлтэй өөрийнхөө долгионыг тааруулах арга. Та гэр бүл, найз нөхдийнхөө дунд байх үедээ өөрийгөө нэгэн хөглөгдөж буй хийл хөгжим мэтээр төсөөл. Хүмүүсийн дууны өнгийг анхааралтай сонсоорой. Тэд дүгшсэн байна уу? Гунигтай байна уу? Эсвэл баяр хөөртэй байна уу? Тэгээд өөрийнхөө энергийг тэдний хэмнэлд зөөлөн тааруулж байна гэж төсөөл. Заримдаа зүгээр л та анхааралтай, нээлттэй, хүлээцтэй байхад тухайн газрын уур амьсгалыг бүхэлд нь өөрчилж та тэнд буй хүмүүстэй нэгэн энергийн хэмнэлд орж чаддаг байна. Ингэснээрээ та тэнд буй бүхнийг мэдэрч дотоод хараагаараа харж чадна гэсэн үг. Магадгүй та бусдын бодол, сэтгэл зүйч уншиж чадах юм аа. Бентовын онолууд нь физик, метафизик, сэтгэл зүй, сүнслэг үзэл зэрэг салбаруудыг хооронд нь холбосон нарийн бүтэцтэй сүлжээ юм. Та цаашлаад энэ талаар илүү ихийг олж мэдхийг хүсвэл Ицхак Бентовын номнуудыг олж уншаарай. Эсвэл энэ чиглэлээр ажилладаг бусад судлаачдыг судалж үзээрэй. Хичнээн ихийг сурна. Төдий чинээ оюун санааны зураг тань тэлж, үл мэдэх ертөнцөөр зоригтой ухаалаг аялахад тань сайн бэлтгэл болох болно. Тэр биднийг хийсвэр ертөнцөөр аялж буй сансрын судлаачид гэж үздэг байсан. Бид бол хэлбэлзэж буй орчлонд хөвж яваа бие махбод, харин оюун ухаан маань одоо төсөөлж амжаагүй өндөр түвшинд хүрэх чадамжтай гэж үздэг байсан. Тэгвэл Ицхак Бентов бодит үннийг хитрхи тод харж чаддаг байсан зүн бэлэгтэн байсан уу? Эсвэл тэр зүгээр л бидний хараахан анзаараагүй байсан холбоосуудыг нээж чадсан суут ухаантан байсан уу? Дүгнэлтийг танд үлдээе. Хэрвээ Бентовын онолууд үнэн бол түүний нөлөө нь асар их юм. Бентовын бидэнд илгээж буй мессеж бол хүн төрлөختөн зүгээр л амьд гарахын төлөө тэмцэж буй мах цуснаас бүрдсэн бие махбод биш. Харин орчлон ертөнцийн хэмнэлтэд нийцэн хөглөгдөж буй харилцан холбоотой ухамсарын очнууд юм гэжээ.
За ингээ өнөөдрийн мань дугаар үүгээр дуусч байна. Хүлээ авсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.